Одоо хоримтлын санд ер нь одоо хэдэн төгрөг төвлөрсөн байдгийг. Баялагын санд ер нь эрэгт одоо би яаж одоо хяналттай авах вэ? Яаж одоо баялагын сан гэж яриад юм уу? За энэ нь сарын байгууллага өнгөрсөн хугацааны баялагын сан гэдэг нөгөө үг нь өөрөө баялаг гэдэг утгаараа их том одоо надад ирэх ёстой одоо хөрөнгийг бол хадгалж байгаа гэдэг ойлголт бол шууд төрж байгаа юм л та. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлэлийн баялагын өгөөж Монгол улсын одоогийн болон ирээдүйн иргэдэд тэг шударга хуваарлагдана гэдэг үндсэн хуулийн зарчим тогтоогдсон. Үүний дагуу 24 онд үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсан байдаг. Уул уурхайн баялаг тэр болгон ард иргэдэд наалддаг. Уул уурхайн баялагын өгөөжийг болвол ямар аргаар одоо ард иргэдэд хүрэх вэ гэдгийн нэг том цуг нь бол энэ баялагын сан л байгаа юм тийм. Үндэсний баялагын сан нь ирээдүйн ув сан, хоримтлын сан, хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрддэг. Ирээдүйн ув сангийн тухайд болвол ирээдүйн хойч үедээ бидний өвлүүлэх нөгөө хязгаарлагдмал шавхагддаг нөөц ашигласны хариуд ирээдүйн хойч үедээ шавхагддаггүй нөөц болгож үлдээх ийм сан. Харин хоримтлын сангийн хувьд бол өнөөгийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах гол тулгуур 3 хэрэгцээ олох орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зарцуулалтанд ашиглагдана. Хөгжлийн сангийн хувьд бол өнөөгийн иргэдийн хэрэгцээ шаардлага мөн ирээдүйн хойч үедээ бид нэр эдийн засгаа төрөлжсөн, солонгорсон, бэхжсэн эм эдийн засгийг үлдээх гол хөгжлийн тулгуур төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ийм зохицуулттай сан. Баялагын сан нь бол мэдээж тодорхой зорилготойгоор гэхдээ одоо маш том ирээдүйг харсан, эрсдлээ тооцсон өндөр л учрахад би байгалийн баялагаас бол одоо хоримтлын улсын хөрөнгөөр тэр хүндрэлийг даван туулахад ашиглаж болох тэр зүйлийг бол баялагын сан байж болох юм байна. За өнөөдөр энэхүү 3 сан маань хөгжлийн сан, хоримтлын сан, ирээдүйн сан маань 3 уур орлогоос бүрдэнэ. Ирээдүйн сан нь бол ашигт малтналын нөөц ашигласны төлбөрөөс бүрддэг ийм сан байдаг. За энэ сан бол 2030 оноос хойш хөрөнгө оруулж арвижуулсан тэр өгөөжөөс зөвхөн 10% нь улсын төсөвч хилждэг ийм зохицуулттай сан. Харин хоримтлын сангийн хувьд бол Монгол улсын дотоодын зах зээл дээр бас бодлогын үгээс баггүйгээр арвижуулж 2030 он гэхэд иргэн таны боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хэрэгцээнд та өөрийнхөө сонголтоор ашиглаж болох ийм зохицуулттай. Хөгжлийн сангийн тухайд улсын төсвийн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд их усүр бүрддэг ийм зохицуулттай сан байгаа. Дэлхийн нийтээр барьж байгаа жишээг бол ерөнхийдөө баялагын сан гэдэг бол баялагаас олж байгаа орлогыг доктортой хөгжлийг бий болгоход яаж зориулах вэ? Энэ үр шимийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг рүү илүү хандж байна. Хуулийнхаа зохицуулалтаар ирээдүйн сангийн үйл ажиллагааны удирдлагыг сангийн яам, хоримтлын сангийн үйл ажиллагааны удирдлагыг гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хөгжлийн сангийнхыг эдийн засаг хөгжлийн яам хариуцдаг. Одоогоор идэвхтэй байгаа 2 сан буюу ирээдүйн сан, хоримтлын сангийн хөрөнгө удирдлагыг Монгол анги хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын иргэд утаагүй орчинд, төвжирлгүй зам дээр эрчим хүчний дутагдaltaгүй, эрүүл мэндийн үйлчилгээнд баталгаатай, боловсролтой эргэлзэх юмгүй, авилах хэл хахуулгүй шудраг ийм нийгэмд амьдрах юм бол энэ л иргэн чиглэсэн нийгэм мөн. Тэрийг зохицлоход л баялагын сан төдийгүй Монгол улсын төсөв, Монгол улсын хөгжлийн бодлого бүх зүйл чиглэж байгаа. Ер нь Монгол улсын олон улсад өрсөлдөх чадамжийг хараад үзэх юм бол хүний нөөцийн индексийн тайлан дээр бол Монгол хүн дунджаар өөрийнхөө бүрэн потенциалын 60 гаруй хувийг л ашиглаж чаддаг гэсэн тоо баримт гарсан байсан. Энэнд нөлөөлж байгаа гол 2 хүчин зүйл нь бол боловсрол, эрүүл мэндийн чанарын асуудал байгаа. Тэгэхээр үндэсний баялагын сан нь газрын хэвлэлийн баялагын өгөөжийг иргэн хүний чадамжийг нэмэгдүүлэх, иргэн хүний эрүүл мэндийг хамгаалах энэ чиглэлээр санхүүжилтийг хийж байгаа нь өөрөө урт хугацаанд нийгмийн амьдралын чанарын эдийн засгийг тэлэх маш том суур хүчин зүйл болно гэж үзэж байгаа. Иргэд өөрсдөө яах юм? Би одоо хэдэн төгрөгтэй байна гэдгээ үзийгээд одоо ийм Монголио ордог ч юм уу те. Одоогийн байдлаар үндэсний баялагын сан нийтдээ 7 их 80 төгрөг төвлөрсөн байна. Энэ дотроо ирээдүйн санд 6 их 80, хоримтлын санд 1 их 80 буюу иргэн болгонд 176 мянган төгрөг хоримтлагдсан явж байна. Иргэн бүр өөрсдийнхөө хүссэн цаг үедээ SWFC.gov.cg эмэн сайтаар эсвэл e-Mongolia платформоор Чингис хаан үндэсний баялагын сан зэсэнд хандаад баялагын сангийн мөн хэрхэн арвижж байгаа, тухайн жил хэрэг орлого төвлөрсөн энэ бүх мэдээллийг нэг цонхноос харах боломжтой байгаа. Тэгэхээр энэ хараат бус ил тод байдал гэдэг зүйл өөрөө хэрэгждэггүй учраас засаглалын зөв зарчим нь хэрэгждэггүй учраас өнөөдөр Монгол улсад энэ нөхцөл байдлыг иргэд үл тоомсорлох өмнө ярьдаг байсан зүйлээ бид дахин ярьж гин гэж эндээ бид дасч болохгүй. Монгол улсын хувьд Монгол улсыг хөгжүүлэх сан,
хүний хөгжлийн сан гэх мэтчлэн оролдлогуудыг удаа дараа хийж исэн. Урд нь бол үндсэн хуулийн заалт байхгүй учраас бол тухайн үед бол хэрэгцээ шаардлага гаргахлаар жоохон хоримтлуулсан мөнгө бол үрчээд байсан л да тийм. Одоо бид нар бол бодиттой санхүүгийн хоримтлал хийх нөхцөл бололцоо бий боллоо. Баялагын сангийн тухай хуулиараа баялагын сангийн үйл ажиллагаанд хараад бус мэрэгжлийн мөн олон улсын баялагын сангуудын нийтлэг мөрддөг засаглалын зарчмуудыг дагаж мөрднө гэж хуульчилж тогтоосон байдаг. Мөн иргэд олон нийтэд нээлттэй ил тод байх зарчмыг хуульчилж өгснөөр онцлогтой. Тэрнээс биш одоо нэг зорилго тавьчаад тэр зорилготой хүрэх гэж явж байгаад замаасаа хазаах ч юм уу тий одоо тодорхой нэг сонгуулиар эсвэл улс төрийн сонирхлоор хувийн ашиг сонирхлоор хазаагаа явуучих юм бол баялагын сан одоо томоохон эрсдэлд орох бололцоотой. Тэр утгаараа бол энэ иргэдийн хяналт иргэдийн оролцоо бол олон чухал болж байгаа. Хамгийн гол нь хараат бус гэдэг нь хэдийгээр төр томилж болох эсвэл төрийн төрөөс ангид байж болох ямар нэгэн байдлаар бид зохион байгуулалтын бүтцийг хамгийн зөв хийх ёстой. Хараат бус гэдэг нь бол дүрмээр захирагдсан, хуульд захирагдсан зөв хууль эрх зүйн орчинтой, зөв дүрмүүдтэй тэрэндээ захирагдсан байхыг л хараат бус гэдэг. Тэрээс тодорхой хэмжээний улс төрийн зорилготойгоор төсөв татна ашиглах, улс төрийн зорилготойгоор мөнгө тараах хэрэгсэл болох энэ бүгдээс хамгаалах ганц зарчим бол хараат бус зарчим. Чингис хаан үндэсний баялагын сан компани тухайд нээлттэй сонгон шалгаруулалтаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудад удирдах албан тушаал эрхэлж байсан. Мөн дотоодын зах зээлд ч гэсэндээ төр, хувийн хвшил олон улсын байгууллагуудад ажиллаж исэн мэрэгжлийн туршлагатай баг хамт олон бүрдсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ баялагын жинхэнэ эзэн ард түмэн одоо менежер гэх юм уу, эзэн гэх юм уу те төлөөлсөн эзэн төр засаг. Тэгээд одоо яг тэр хөрөнгийг одоо удирдах ажлыг гардан гүйцэтгэж байгаа тэр одоо компанид нэгж байна. Чингис хаан үндэсний баялагын сан компанийн хувьд бол бусад улсын амжилттай баялагын сангуудын нийтлэг жишгээр өгөөжийн төвшөнд гүйцэтгэл хяналттайгаар ил тод нээлттэй байдлаар хөрөнгийг аривжуулж менежментийг зохион байгуулах стратегийн бодлогын баримтчгийг боловсруулж ажиллаж байна. Тэгэхээр уул уурхайн шавхагддаг нөөцийг бид нар урт удаан чанартай амьдралыг бий болгох эрүүл мэнд боловсролын санхүүжилт рүү чиглүүлж байгаа нь өөрөө Монгол улсын үндэсний дархлаа, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил шин шатанд гарах тэр боломжийг бүрдүүлэхээр үндэсний баялагын сангийн үйл ажиллагаа цаашаа чиглэнэ гэдэгт бол би итгэлтэй байдаг. Өнөөдөр ажиллаж амьдарч байгаа бид Монгол улсын хөгжлийг өнөөдөртөө хангаж ирээдүйдээ олон илүү хөгжих боломжийг нь ирээдүйн залуу иргэдтэй бий болгож өгөх ёстой. Энэ л агуулгаар бид харах хэрэгтэй. Газрын хэвлэлийн баялаг бол шавхагддаг нөөц. Магадгүй өнөөдрийн эдийн засгийн дархлаа болж байгаа. Гэхдээ эрүүл, боловсралтай Монгол хүн бол үеийн үед хамгийн том баялаг байх болно.